Жирэмслэлтийг төлөвлөхдөө ямар витамин хоолны дэглэмдээ заавал оруулах хэрэгтэй вэ? Жирэмслэлтийг төлөвлөхдөө хамгийн түрүүнд фолийн хүчлийн хэрэглээг заавал оруулах ёстой. Хамгийн сайн шингэдэг хэлбэр болох метилфолат хэлбэрийн фолийн хүчлийг өдөрт 400 микрограммаар жирэмслэхээс 3-6 сарын өмнө эхлэн хэрэглэж, жирэмсний 12 дахь 7 хоног хүртэл үргэлжлүүлнэ. Мөнд витаминыг хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд түүний урьдчилан сэргийлэх тун өдөрт 2000 олон улсын нэгж бөгөөд уураг, өөх тос агуулсан өглөөний хоолтой хамт хэрэглэнэ. Гэхдээ түүний тун нь таны биедээ байгаад витамины түвшингээс хамааран өөр байж болно. Үүнийг мэдхийн тулд 25% витамин D-ийн шинжилгээ өгсөн байх ёстой. Тэгвэл эмч зөв түнг сонгоход туслана. Бусад витамин болон макроэлементүүдийн хэрэглээ нь эмэгтэй хоолны дэглэм болон дааврын эрүүл мэндийн байдлаас хамаарна. Би бүх эмэгтэйчүүдэд бамбай булчирхаан үйл ажиллагааг дэмжиж, жирэмслэлтэнд бэлдэх хугацаанд 200 микрограмм йодыг калийн йодит хэлбэрээр эсвэл бор замагнаас гаргаж авсан органик йодын хэлбэрээр хэрэглэхийг зөвлөж байна. Төмрийн дутагдлаас сэргийлэхийн тулд сарын тэмдэг бүр дууссаны дараа 30 мг төмрийг тунгаар цикл бүрийн 10 хоногийн турш хэрэглэхийг зөвлөдөг. Хэрвээ тослог загсны хэрэглээ хангалтгүй бол омега-3 полин ханаагүй тосны хүчлийг экозапентаины хүчил болон докозаяксаны хүчлийн харьцаагаар өдөрт дор хаяж 1000 мг-аар хэрэглэхийг зөвлөдөг.